За илүү арцнал тоог 1-ээс их 9-өөс бага А тоо болон бүхэл N тоог ашиглаад ийм хэлбэртэй бичүүлдэг. Энэ хэлбэрээр тооны стандарт хэлбэр гэж нэрлэнэ. За жишээлх юм бол 243-ыг стандарт хэлбэрт бичиж энэ А тоо нь 1-ээс 9-ийн хооронд байх ёстой учраас энэ тоог 100 хуваагаад ингэж бичээ. Тэгээд 100 хуваас учраас буцаагаад 100-аар үржүүлэх ёстой. 100 гэдэг бол 10-2 зэрэг. За ингээд 243 дэх тооны стандарт хэлбэр нь ингэж бичигдэнэ гэсэн үг. За энэ тоог стандарт хэлбэрт бичихийн тулд энэ даслыг урагшаа 1 орон 2 орон өргөжлүүлэх хэрэгтэй. 2 орон өргөжлүүлэхийн тулд нэгэ 100 тугааж өгнө. 100 тугаахаар ийм болно. За 100 тугаас учраас буцаагаад 100-аар үржүүлж өгсөн. За ингээд стандарт хэлбэртэй шилжиж байна. Арай том оронтой тоон дээр ирээ. За энэ тоог стандарт хэлбэрт шилжүүлэхийн тулд 1 2 3 4 5 15 зэрэгт тугааж өгөх хэрэгтэй. 15 зэрэгт тугаавал мэдээж нэгийн артал тасал ирнэ. 15 зэрэг тугаас учраас буцаагаад 15 зэрэгээр үржүүлнэ гэсэн үг. За энэ тоог стандарт хэлбэрт шилжүүлээ. Тэгэхийн тулд энийг 100 хуваагаад ацлыг 2-ын арталт авчрах хэрэгтэй. За тэгээд буцаагаад 12 зэрэгээр үржүүлж өгнө. За арталт нь 19 зэрэг нь байж байгаа. За ингээд авах юм бол ийм болно гэсэн үг. За одоо энэ тоог стандарт хэлбэрт шилжүүлээ. Ингийн тулд энэ дууцыг 1 2 3 орон хойшлуулах хэрэгтэй. 3 орон хойшлуулахын тулд мэдээж хэрэг 1000-аар үржүүлнэ. Тэгэхээр 2.3 болно. 1000-аар үржүүлсэн учраас буцаагаад 1000 туваач ёстой. 1000 туваана гэдэг бол 10-ын хас 3 зэрэг гэсэн үг. За ингээд стандарт хэлбэртэй шилжлээ. За энэ тоог стандарт хэлбэрт шилжүүлэхийн тулд энэ таслыг 1 2 3 4 орон хойшлуулах хэрэгтэй. Тэгэхээр 14 зэрэгээр үржүүлж өгнө гэсэн үг. 14 зэрэгээр үржүүлэхээр нэг арталт ийм бол 14 зэрэгээр үржүүлсэн учраас буцаагаад 14 зэрэгт хувааж өгнө. Ийм болно гэсэн үг.